Hi guys, өглөөдөр мэндийг хүргэе. За, юун дөрөвд бид хоёрын хийж байгаа анхны подкаст. Тийм учраас алдаа дутагдал бол нилээ их гарах байх. Бид хоёр бол мэржлийн хүмүүс бас биш. Бид хоёр өөрсдийнхөө сонирхлын хүрээнд одоо уурсан, мэдсэн, судалсан зүйлээ та бүхэндээ сонирхуулах гээд сууж байгаа өсвөр насны хоёр охин байна. За тэгэхээр хамгийн анхны подкастн дээрээ ярихаар сонгосон сэдэв маань attachment style буюу нэгшил. За энэхүү сэдвийг сонгосон та маань нийгмийн харилцаанд салшгүй холбоотой учир хүн болгон мэдсэн байваас зохистой гэж дүгнсний үндсэн дээрээс ярихаар авсан байгаа. За одоо attachment style буюу яг нэгшил гэдэг зүйл маань яг юу юм бэ? Тэгээд энэ нэгшил гэдэг зүйл маань яг яаж үүсч хөгжөөд байгаа юм бэ гэдэг дээр хэдүүлээ. Авч үзтгий. За нэгшил гэдэг маань нэгшин дасах гэдэг үгээс гаралтай. Attachment гэдэг маань болохоор хамааралтай болох, тийм ингээд холбогдох гэдэг ч юм уу иймэрхүү үгнээс гаралтай. Одоо англи үг байгаа. За attachment style буюу яг нэгшил гэдэг маань яг юу юм бэ гэхлээр хүнтэй сэтгэл 100% гүн холбоо одоо үүсгэхийг хэлдэг. За энэ нэгшил гэдэг зүйл маань яг яаж үүсэж байгаа юм бэ? Энэ тэгвэл яаж хөгждөг зүйл юм бэ? За энэ маань хүүхдийг 0-5 настай байх үед нь хөгждөг. За тэр дотроо 0-18 сартай байх үед нь одоо илүү хөгждөг зүйл. За энэ маань одоо эцэг их асран хамгаалагч нь одоо хүүхдийн сэтгэл зүй болон бие физиологийн хэрэгцээг нь хэрхэн хангаж байсан хүүхэдтэй хэрхэн хандаж байснаас үүдэн бий болдог зүйл байгаа. За нэгшил маань дотроо 4 төрөлтэй байдаг. За эхнийх нь secure буюу аюулгүй, хоёр дахь нь anxious буюу одоо төгшөлтөд нэгшил, гурав дахь нь avoidant буюу одоо зайлсхийх нэгшил. За дөрөв дахь нь disorganized буюу тэгээ замбраагүй нэгшил. За secure буюу одоо аюулгүй нэгшил гэж яг юу юм бэ? Одоо нэрнээс нь ингээд аваад үзэнгүүт аюулгүй тий мэдрэгдэж байгаа ч тий аюулгүй. За энэхүү нэгшилтэй хүмүүс нь одоо хүнтэй харилцахад ямар ч асуудал байдаггүй гэсэн үг. Тий одоо ингээд хүнд ингээд итгэж чадчихээн. Тий одоо хүнтэй харилцахад ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Тийм нэгшлийн төрөл байгаа. Хамгийн эрүүл нэгшил гэж юу нь явдаг. За дараачих нь болохоор anxious буюу төгшөлтөд нэгшил. За энэ нэгшилтэй төрөлтэй хүмүүс маань болохоор бага насндаа байхдаа одоо эцэг гэхээсээ тийм тогтвортой бус одоо халамжийг авдаг байсан гэх юм уу? Одоо нэг эцэг хин тийм тогтвортой бус хүүхдтэйгээ харилцдаг байсан гэсэн үг. Энэ маань болохоор одоо хүүхэд маань ээж аваасаа гинэт одоо их хайрыг мэдэрчээснэ гинэт ээж аав нь халах болох гэдэг ч юм уу тий. Одоо ингээл гинэт өстө хүүхдээ бүртээ ингээл алган дээрээ бөмбөрүүлээ лөө. Өстө миний хүүхэд өстө нэрээ хөөхөн мөрхөн гэжээснэ гинэт эмээ өвөдөр нөрхөө авчлаа. Эсвэл гадаад руу томил мамилтор авчлаа. Энэ үед хүүхэд ингээд ээж аав намайг орхио авчлаа гэд бодцсон байж хат нь гинэт буцаж ирснээр нөгөө нэг хайраараа хайрлаад ундаг ч юм уу тий. Тэгээд ирэнгүүт хүүхдийн толгой дотор тий ер нь замбраагүй байдал үүсч эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу ингээд одоо эргэлзээтэй ингээд ээж аав яг ингээд намайг орхио явчлаа гэж бодож хат нь буцаж ирээл тэнгүү тухайн хүүхэд ингээд одоо ээж аавгаа явуулж болохгүй гэж хат нь дахиад ээж аав нь ингээд яваад өгдөг ч юм уу. Иймэрхүү байдлаас болоод одоо хүүхдэд энэ төгшөлтөд нэгшил гэдэг зүйл маань үүсдэг. Тэгээ за бүр бага байх үед нь ингээд ярих юм бол ингээд хүүхэд маань одоо ингээд тухгүй байдал байгаа дээ. Эсвэл ингээд өсөөдэн тийж хаад ээж аав нэр чи ингээд тэр тэ бие физиологийнх нь хэрэгцээг ингээд хангаж өгөхгүй байна гэдэг ч юм уу тий. Ийм байдлаас үүдэн одоо энэ хүү төгшөлтөд нэгшил маань одоо үүсэж хөгждгөө. За тэгээд энэ хүү нэгшилтэй хүмүүс маань яг ингээд харилцаанд ороод ирэхээр яг ямар байдаг вэ гэдээ таваад үзэхээр ер нь хүнтэй тийм амар наалдах одоо хандлагатай байдаг гэх юм уу ингээл хажуунаас нь ингээд салахгүй ингээл наалдаал тий. Яагаад тэгээ наалдаад байгаа вэ гэхэлэр одоо алдхаас айж байгаа мэдээж ингээд намайг орхио авчих үдэ гэдгээс айж байгаа.
За тэгээд харилцаанд яг ороод эхэллээ. Ингээд энэ найз нөхдийн харилцаан дээр ч бай, хосын харилцаан дээр ч бай. Ингээд яг харилцаанд ороод явж байх үедээ одоо ингээд нөгөөнийг төгшөлт нь одоо ингээд төвчээд эхэлж байгаа гэсэн үг. Яна одоо энэ хүн ингээд намайг орхио явчих үедээ, намайг өстө хайрлах болчих үедээ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдал дээрс тийм ингээд би одоо ингээд найзгүй болоод үлдчих үедээ би ингээд хосгүй болоод үлдчих үедээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл дээрээс маш их төгшөлт мэдэрч байгаа учраас одоо хамтрагчаасаа одоос найзаасаа тэг ингээд ямар нэгэн байдлаар баталгаа шаардаж эхэлдэг гэх юм уу. Чи яг ингээд надаа ингээд хайртай юм уу? Чи яг ингээд миний хажууд байж чадах юм уу? Тэ жишээ та дуц муцаараа чи яг юу хийгээд байгаа? Чи одоо ингээд шөнийн 12 цаг болсон байх чи яг гэр орондоо ирдэггүй юм гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд харилцаад ирэнгүүт одоо хосын харилцаанд мэдээж асуудал үүсэж эхэлнэ тийм үү? Одоо энэ чинь ингээд нэг бодлын бар ингээд хардаад байгаад тийм ерөөхдөө баг ингээд токсик болоод эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд ингээд ирэнгүүт манай хүн маань те ингээд одоо төвшөлтөд энэшилтэй хүн маань ингээд баталгаа шаардаад байгаа учраас одоо нөгөө хүндээ ч хэцүү өөрт нь ч бас юм тухгүй байгаа. За. За тэгэхээр 3 дахь төрөл нь буюу avoidant attachment style. За энэ нь зайлсхийх энэгшил. За зайлсхийх энэгшил нь хүүхэд бага насндаа хайхрамжгүй эсвэл одоо халамжгүй асран хамгаалагчтай байснаас үүддэг. За энэхүү attachment style-ийн яг үндсэн яг үүсгдэг зүйл нь сэтгэл зүйн хувьд бүрэн хангагдаагүй хүүхэд илүү энэ зайлсхийх энэгшилтэй болж өсөх нь илүү өндөр байдаг. За жишээ нь энэхүү хүүхдүүд нь нийгмийн харилцаанд илүү бие даасан байдлыг чухалчилдаг, одоо сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг, нэг тийм хүйтэн хүндий байдал үзүүлэх нь илүү илбэг байдаг. За тэгээд одоо жишээ нь бага наснд байхад нь эцэг их нь одоо төвөгшөөж харьцдаг байлаа. Одоо ингээд хүүхэд нь ингээд цэцэрлэг дээрээ ингээд зурсан зураг үзүүлэх гэж тавьчихсан чинь хальт харснаа. За гээл ажиллаа их гээд яриад явцдаг ч юм уу. Иймэрхүү байдалтай байх. Эсвэл одоо нэг тийм хажууд нь байгаа хэрнээ би физиологийнхаа хувьд ингээд хэрэгцээнд хангагдаад байгаад байгаа хэрнээ сэтгэл зүйн хувьд хэрэгцээ нь ерөөсөө хангахдахгүй байх үед хүүхдийн далд хомсорт юу мэдрэгдэж эхэлдэг вэ? Юу бодогдож эхэлдэг вэ гэхээр би л юм байна. Би бие даах хэрэгтэй юм байна. Надад итгэх хүн би юм байна гэдэг бодлын үндсэн дээрээс энэхүү энэгшилтэй хүмүүст нь хүнд итгэх итгэл нь ч гэсэндээ тодорхой хэмжээгээр буурж идэг. За 4 дахь төрөл нь буюу disorganized attachment style. Эмх замраагүй энэгшил. За энэхүү энэгшил нь бол зайлсхийх болон төгшөлтийн энэгшил хоёрын нийлбэр. За энэхүү энэгшилтэй хүмүүс ихэвчлэн бага насндаа илүү хүчрхийлэгч эцэг эхтэй байснаас үүдэх магадлал өндөр. За тэгээд ийм энэгшилтэй хүмүүс нь илүү нэг юм дотн харилцааг дотроо хичнээн хүсээд байгаа боловч өөрийнхөө бага наснда одоо өссөн орчин тэр бүх зүйлээс үүдсэн мэдрэмжүүдээсээ болоод үүнийгээ түлхдэг. Хичнээн хүсэж байгаа ч гэсэн түлхдэг. Тийм учраас нэг тийм илүү нэг одоо эсрэг тесрэг зам байдал харуулах нь их байдаг гэсэн үг. Тэгээд яг одоо иймэрхүү хүмүүс нь жишээ ингээ хосны харилцаанд орлоо гэж бодоход ингээд анхандаа ингээд үнэхээр нэг юм хайртай үнэхээр л ингээд тэр хүний хажууд баймаар байгаа юм шиг байгаад байгаа хэрнээ яг илүү гүн гүнзгий харилцаа яг сэтгэл зүйн хувьд нь ингээ илүү гүн гүнзгий харилцаа үүсгээд эхлэх үед нь үгүй гэд одоо зайл ингээд зайгаа барьж эхэлдэг. За тэгэхээр яг үндсэн 4 attachment одоо үндсэн 4 энэгшлийн төрлөө ингээд танилцуулаад дуусч байна. За тэгэхээр одоо бид хоёр илүү нэг тийм жоохон сул чөлөөт ярьж эхлэе. За тэгэхээр чиний энэгшлийн төрөл чинь болохоор одоо төгшөлтөд ч тийм. За тэгэхээр ингээд чамд нэг юм бага наснд чинь болж байсан ч юм уу яг ийм зүйл болоход нөлөөлсөндөө ч юм уу эсвэл яг нэг ийм байсан яг ингээд дараа нь ингээд төгшөлтөд энэгшилтэй гэдгийг мэдснийхаа дараа би бас яг ийм зан гаргаад ирсэн байсан бас яг үнэн биш үү гэж бодсон зүйл юу вэ? За би бол ингээд өөрийнхөө энэгшлийг яг мэдээд юу нь бол нэх бол удаагүй байгаа. Тий. Тэгээ ингээд мэдснийхаа ардаас ингээд бодоод үзэнгүүт яг л ингээд төвшөлт бол ингээд мэдрээд байгааг би бол тухайн үед бол мэдэг байгаа шүү дээ. Тэгээ ингээд бодоод үзэнгүүт ер нь хүн болгонд нь яг ингэж тааруулж харьцаад байдаг байсан гэдэг юу анзаарсан баггүй юу? Бүр ингээд
миний юу хүсэж байгаа ерөөсөө ямар ч хамаагүй. Би өөрөө яг юу хүсэж байгаа тэр зүйл нь хамаагүй. Би яг тухайн хүнийхээ хэрэгцээг хангахын тулд амьдраад идэг гэсэн юм уу? Яагад гэвэл би тухайн хүний хэрэгцээг хангахгүй бол тэр хүн надаас яваад өгнө гэдэг одоо тийм бодолтой байсан гэх юм уу? Тэгэд ягаад энэ бодол маань ингээд үүссэн бэ гэд бүр ингээд илүү гүн ухаад ингууд энэ маань болохоор яг манай ээжээс ингээд хамааралтай зүйл болоод эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд манай ээж маань болоод ирэнгүүтээ ирдэг. Тэгээ ингээд баг ухаад ингээд халамжилдаг. Өстө бүр ингээд амар гоё ингээд тэгээ миний охин ингээд халамжилж бэж наа гин талга болоод өгдөг. Тэгээ ингээд бэжснаа гинэд буцаад ирдэг. Гэдэг ч юм яг нэг ийм тогтургүй харилцаан дээрээс үүдээд яг нэг тиймэрхүү миний одоо төвшөлтэй дэнэгшил маань хөгжих тийм шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт нь би бол хүрсэн байхгүй юу. За одоо чам дээр ярил л да. Манай найз ч юм болохоор зайлс хийх эгнэгшилтэй хүн байхгүй юу. Тэгээд миний нэг ингээ асуумаар байгаа зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр ингээд ер нь хүн болго ингээ сая сонсчоод ингээд асууж магадгүй тийм ингээд одоо зайлс хийх эгнэгшилтэй хүмүүстэй хит бие даасан тий. Бие даасан. Бие даасна гэдэг чинь одоо бие даах гэдэг чинь тийм сайн зүйл үстэй тэгээ тийм муу зүйл биш үстэй гэдэг зүйл ингээд яригдаж магадгүй энэ зүйл дээр ингээд хариулт хэлвэл тэгээ дээрэс нь те яг өөрийгөө яагаад тийм одоо зайлс хийх нэгшилтэй гэдгээ одоо ингээд тэгээ бага насныхаа дурсамжаас ч юм уу тиймэрхүү зүйлийг ингээд хуваалцвал. За тэгэхээр надад бас яг хамгийн анх ингээд бие даасан байдал энэ ингээ буруу гэдэг зүйл ингээд анх мэдчихэд гэж бодогчсон за яг ингээд юу яриад байгаа юм бэ? Энд чинь ингээд зөвчтэй энэ чинь ингээ хүнд байх хэвээр чадвар байхгүй юу гэж бодогцсон ч гэсэндээ за яг яг нэг талаас бол зүгөө. Үнэхээр зөв хүн бие даасан байх хэрэгтэй. Хүн одоо өлсөө дэвэл жишээ нь өөрөө хоолоо идээд хийж хинжээний байх хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй. Гэхдээ энэ нь болохоор хит бие даасан байдал. Энэ нь болохоор яг юу гэсэн үг вэ гэдэг хөл ингээд одоо чинь ингээд чи ингээд амар ядарсан ингээд үнэхээр ингээд өлсөөд ингээд ядарсан амар орой ингээд гэртээ орж ирээд ингээд одоо чинь хин нэгэн чинь ингээд хайртай хүн ч юм уу мэдгүй ингээд хин нэгэн ингээд чамд ингээд хоол игээд өгөө яа чи ингээд хоол аваад ирья гэд хүйд нь зүгээр би чадна би үнэхээр чадна гэдэг ч юм уу яг нэг юм хитрхи одоо өөрийгөө хайрлахаа болоод бүр яг ингээд үнэхээр одоо тэр зайлс хийх энэгшилтэй илүү идүүлж байгаагаас ялгаагүй гэх юм уу одоо ингээд яг хитрхи яатаад гэх юм уу тийм хүн ингээ үнэхээр ядраад байгаа бол тодорхой хэмжээнд өөр хин нэгэн хүнд өөрийг нь халамжлах хаяадаач болтгоо нэг жоохон сул дорой байх хэрэгтэй шүү дээ. Хитрхи хүчтэй байх гад байгаа нь илүү ингээд одоо энийг буруу тал болгож өгч байна л гэсэн аюултай болгоод байна тийм шүү дээ. За одоо энийг яг ингээд бага наснаасаа яг ингээд үүссэн байх магадлалтай зүйл нь гэдэг юм бол угаасаа л ингээ миний асран хамгаалагч яг миний одоо бага насндаа өсөж таринсан одоо орчин маань байгаа. Тэнгүүд ингээ бага наснд маань ингээ одоо үнэхээр яг манай одоо миний асран хамгаалагчид яг үнэхээр яг би физиологийн хувьд хэрэг цаг маань хангадаг байсан ч гэсэндээ сэтгэл зүйн хувьд үнэхээр л дутагдaltaй өссөн гэсэн. Одоо ингээ нэг хитрхи ингээ жоохон төвшөөж ханддаг ч юм уу гэдэг нэг жоохон түлхдэг. Тэгээ ингээ нэг тийм ярих хүмүүс баг байдаггүй. Одоо ингээ жишээ ингээ одоо ингээ би дээрээ нэг ахтай. Тэнгүүд ингээ манай хол ингээ надаас 5 насаар ах гэдэг чи одоо нэлээ бас хөөрхөн хол зай ахгүй юу. Тэгээ ингээ нэг тийм хоорондоо харилцаа ч гэсэн жоохон баг. Тийм нэг тийм жоохон хөндөй харилцаатай. Тэгээд ингээд ээж аав ч гэсэндээ ингээд өглөө гараал орой ирдэг. Нэг тийм би бислогийн хувьд би дулаахан гэрт амьдарч байна. Над үзээ суучих ингээд нэг хөөрхөн энийгээ суучих зурагт байна уу байна. Ингээд нэг байна уу байна. Тийм тэгээд цэцэрлэгт явж гин үү явж гин. Гэхдээ надад үнэхээр би бислогийн хэрэгцээнд тааруулах хүн байгаагүй. Одоо ингээд хүүхэд наснда байхдаа ингээд би илүү ингээд гэр бүлийнхэнтэй харилцаж ийж ингээд нийгэмтэй илүү харилцах бэлтгэлээ хийгмээр байтал энэ ч бүр ингээд нийгмийн анхдагч ингээд одоо агентчүү дээ. Тийм бахад ингээд тэр зүйл маань ингээд дутагшаад эхэлчингүүд надад яг ингээд хамгийн түрүүнд за эн чинь бас ингээд би л яг бие даах юм байна. Би яг ингээд хамаагүй бас ингээд бас хүн болгоно ингээд амар олон ингээд хүн болгоно ингээд өөр ингэсэн ажилдаа ингээд өөр ингэсэн юм аягаад завгүй явж хаад би ядаргаа удаад ээж болохгүй юм биш үү гэдэг бодол суучж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд түүнээсээ үүдэлтэйгээр яг одоо хитрхи яг ингээд зайлс хийх болсон байх гэж боддог. Тэгээ угаасаа яг бага наснасаа л ер нь нэг жоохон яг сэтгэл зүйн хуваалцаад ярьцдаггүй байсан болохоор ч юм уу одоо илүү ингээд дотоод сэтгэлээ ярих тал дээрээ илүү ингээд нэг тийм зайлс хийдэг, цухтдаг тал руугаа өссөн гэж боддог. За тэгээд иймэрхүү attachment style-ууд одоо ерөнхийдөө бол ингээд бид нар одоо ингээд энэгшил бишээ зайлс хийх
түгшээх эсвэл эмх цамраагүй ч бай энэ яга аюулгүй төрөлөө одоо өөрчилж болдог. Одоо өөрчлөгддгүү тийм зүйл бол огт биш тийм. Гэтэ энийг өөрчлөхийн тулд бас тодорхой хэмжээнд өөрөөс чинь төвчээр нэлээд сэтгэл зүйн хад бас шаардна гэд одоо ингээд хизээч ухаж хармааргүй байгаа өнгөрсөн лүүчэнд л харуулах гад байгаа шүү дээ. Ингээд одоо ингээд заримдаа ингээд нэг тийм мартцсан зүйлс хүртэл байдаг байхгүй юу? Одоо ингээд жишээ нь миний бага насндаас яг үнэхээр энд нөлөөсөн бас нэг зүйлсүүд ингээд байгаа байх. Гэтэ би тэднийг мартцсан байгаа байх. Тэгээ одоо ч гэсэн яг ингээд үүнийга эмчлэх тал дээрээ ч юм уу эсвэл үүнийг илүү secure болгох тал дээр нь жоохон анхаарж байгаа болохоор ингээд тэднийга илүү ингээд бага багаар санаад эхлэх тусам үнэхээр тухгүй байгаа. Бүр үнэхээр яг эдгэлтийн үйл явц хизээч бүр үнэхээр тухтай байхгүй. Угаасаа comfort zone буюу одоо өөрхөн тухтай бүсээс гарах бол угаасаа хүн болгонд үнэхээр тухгүй шүү дээ. Тийм. Гэтэ яг энэ бүх зүйлийг туулсны дараагаар сэтгэл зүйд мэдрэх амар амгалан бол нэр үнэхээр өөр байна шүү. Тийм яа ингээд одоо ямар нэгэн зүйлээс айхгүй хэн нэгэн хүнтэй харилцахдаа айхгүй өөрийгөө илэрхийлэхээсээ айхгүй байна гэдэг зүйл бол нэр үнэхээр одоогийн нийгэмд хүн болгонд хэрэгтэй зүйл яг ингээ хүн болгоноос бас харагдахгүй л байгаа зүйл шүү дээ. Тийм хүмүүс ер нь нэлээд цөөхөн болцсон байгаа байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь одоо бас нэг энэ дээр бас хэлэх зүйл нь өөрөө эцэг их болсныхоо дараа үр хүүхдээ бас яаж өсгөж байгаагаа сайн анзаараарай. Одоо жоохон яг бэлэн болсон гэж бодож байгаа үедээ одоо яг энэ дээр ингэж гэр бүл төлөвлөлт гэдэг зүйл гарч иж байна. Өөрийгөө эмчилснийхаа дараа одоо өөрийгөө сэтгэл зүйн хувьд бүрэн эмчлээд за би одоо хүүхдтэй болоход бэлэн боллоо гэсэн үедээ одоо өөрийнхөө хамтрагчтай ярилцаад одоо гэр бүл гэдэг зүйлээ төлөвлөж байгаагаарай гэдэг зүйлийг бас энэ дээрээс ингэ хэлмээр байна. Одоо гэр бүл салт гэдэг зүйл бол одоо над дээр бас ингэж гарч иж байгаа. Ер нь бол хүүхдэд бол нэлээд нөлөөлдөг. Ер нь хамгийн том хохирогч гэр бүл салтын хамгийн том хохирогч нугасаа хүүхэд байдаг. Тэгэхээр ийм зүйл гарахгүй тулд анханасаа одоо өөрийнхөө сэтгэл зүйдээр анхаарад гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлээ ер нь аягүй сайн хийцэн байх хэрэгтэй. Тийм тэгээд томчуудын хариуцлагагүй үйлдэлээс болоод хүүхэд тохироод үлднэ гэдэг яг үнэхээр харамсалтай зүйл шүү. Бүр 0-аас 18 сартай үед нь хөгждөг гэхлээр ер нь тэр жоохон хүүхэд одоо харин их зүйл толгой дотор нь ингээд болж байгаа байхгүй. Хилч ороогүй байгаа жоохон хүүхэд гэдэг чинь бас одоо хүмүүс ер нь харьцахтаа чи жоохон хүүхэд чинь чи юугаа мэдтий хөрх юмд юугаа мэдтий гэлтэй наадах ч ёстой юу ч мэдэхгүй жоохон юмд ялах юм та. Яг үүндээ тэр хүүхэндээ толгой дотор ингээд маш олон зүйл ингээд болоод тэр хүүхдийн яг бүгдийг ажиглаж байгаа. Дал тухамсар гэдэг зүйл нь яг ингээд үүсээд эхэлж байгаа байхгүй яг эцэгийнх нь хилдэг байсан үг нь ч юм уу те одоо чи өстө хөөрхөн шүү гэвэл тэр хүүхэд том болоод би өстө хөөрхөн шүү гэдэг ч юм уу чи өстө нэрээ арчаагүй маа чи өстө нэрээ ганц ч юм хийж чадахгүй гэх юм бол тухайн хүүхэд одоо өөрийгөө би юу ч хийж чаддгүй би өстө арчаагүй гэдэг ч юм уу тэгээ ийм зүйл яригдж байгаа учраас гэр бүл төлөвлөлтөө ер нь нэлээ бодож байж нэлээ удаан бодож тунгаасны үүсэн дээрээс хүүхэдтэй болоорой. Тэгээд яг том болсныхаа ардаас одоо ингээд өөрөөсөө болж үсээгүй зүйл дээр хүртэл ингээд шанална гэдэг тийм ч амархан зүйл бас биш шүү. Тийм. Тэгээд за бит хоёр бол бүр яг анх энэгшил гэдэг зүйл байдгийг сургуулийнхаа сэтгэл зүйчээс мэдэж авсан. Ингээд сэтгэл зүйчтэйгээ очиод уулзгаад тэгсэн чинь ингээд энэгшил гэдэг зүйл байдаг юм аа. Тэгээд энэ зүйл дээр ингээд тест өгөөд үзээрэй гэж тест өгсөн. Тэгээд бид хоёр бас ингээд бит хоёрын ингээд одоо ярьж байгаа энэ зүйлээс шууд өөрсдөө онш тавиасаа гэж бас хүсэхгүй байна. Та бүхэн тэгээ одоо бит хоёр ингээд бас жоохон дутагдaltaй ярьсан байгаа. Бүр яг бүрэн гүйцэд дутахын ерөөсөө яг гаргаагүй байж магадгүй. Тийм учраас тестийг нь өгж үзээрэй гэж бодоод description хэсэг дээрээ ингээд тестийн линкийг оруулчихъя. Тэгээд бас энэ дээрээс өөр хэлгээд байгаа зүйл маань юу вэ гэхлээр сэтгэл зүйчдэр очихоос одоо ер нь битгий айгаарэ гэдэг ч юм уу те. Би бол одоо 2 удаа сэтгэл зүйчдэр очиж байсан баггүй юу. Тэгээд эхнийхээ удаа дээр би ерөөсөө юу ч яриаггүй. Яг гэвэл миний хамгаалах механизм ажиллаад те би ингээд гэр бүлээтэй ингээд сэтгэл зүйчтэй ингээд очиод ингээд танихгүй хүнд очиод ингээд муулмаргүй. Би ингээд тэр танихгүй хүнд очиод ингээд сэтгэлээ нээчих чадахгүй шүү дээ ингээд бүх зүйл зүгээр юм шиг ажилласан заяа. Тэгээ ингээд хоёр дахь улсын дээр ингээд сэтгэл зүй гэж яг юу юм, сэтгэл зүйч гэж яг юу, энэ хүн яг юу хийдгийг ингээд мэдснийхаа ардаас би яг зоригсон байхгүй юу. За би яг ийшээгээ сэтгэл зүйч рүү ингээд оръё. Би сэтгэлээ нээ гэд ороод тэгээд ингээд сэтгэл зүйчдэр ороод ярилцаад тэгээд ингээд өөрийгөө ингээд хараад те ер нь ингээд биний яг юу болохгүй байсан би яг юун дээр алдсан гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлээ хараад ер нь
мэдээд авцсан байхад одоо хүний эдгэрэлтийн үйл явцынх нь одоо яг ингээд эхнийх нь одоо шатн ингээд эхэлж байна гэсэн үг. Тийм тэгээд бас сэтгэл зүйч дээр нэг л удаа очиад зүгээр болчих юм шиг бодож болохгүй шүү. Тийм одоо ингээд яг ингээд хүмүүсийн ингээд ярьж байгаа сонсоо ёо өстө нэр хайр мөнгө өстө нэр очиод ингээд ерөөс гаргалгааг нь гаргаж өгөхгүй байх ерөөсө зүгээр болсонгүй гэдэг ч юм уу тий. Тийм гэтээ сэтгэл зүйч бол зүгээр чамааг яг тэр гаргалгааг гаргах замлуун чиглүүлж өгнө. Гаргалгааг нь чийл гаргана. Тий одоо нөгөө нэг загас барих одоо шууд загсыг нь барьж өгөх биш загас барих харгыг нь зааж өгнө гэдэг шиг тий. Тийм. Тэгээд одоо юу ярих вэ? Нэг ингээд сэтгэл зүйч дээр очиод яг нэг удаагийн л уулзалтан дээр нь орох үед одоо хүмүүс анх уулзахдаа нэг хүнийг аждсан штэ. Ингээд энэ ямар хүн байна гэд хамгийн ихний уулзалтаасаа буруу дүгнчиж болдог. Ингээд ийм хүн байна да гэж бодсон чинь тийм хүн байж ч болдог ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлс байдаг болохоор сэтгэл зүйч гэсэндээ хүн ялгаагүй хамгийн анхны уулзалтан дээрээ чамайг ажиглаж байгаа. Анх удаа уулзж байгаа хүнийхээ тухай ажиглаж байгаа. Тэгээд хүн болгон бас очиод нэлээд ярихгүй учраас ингээд тодорхой хэмжээнд яг харж агаад за иймэрхүү юм байна. Иймэрхүү юм байна. За тэгвэл энэ дээр нэг иймэрхүү зүйл одоо зөвлөөд үзэх юм байна. За тэгээд энийг нь зөвлөж үзээд одоо тэгээд чамд дахиад цаг тавуулж өнгөт нь гэж чи одоо хийсэн зөвлөсөн зүйлийг нь хийгээд ир хүйд нь за энэ нь ингэж болт юм байна. Энэ нь ингэж болохгүй байгаа юм байна энэ хүн дээр. Тэгэхээр энэ нь одоо илүү өөр аргаар байвал зүгээр юм шиг байна ч юм уу. Нэг тиймэрхүү зүйлсийг илүү бодож эхэлдэг. Тий. Ер нь сэтгэл зүйч гэдэг маань зүгээр шүү тий. Таны сэтгэлийг зүгээр шууд юу ч үгнийтэй бүр ингээд шил зүгэл ингээд бүр төлдөж хараад байгаа юм шиг харахгүй шүү дээ. Та ярьж ийж тий. Одоо ингээд онгоолно гэсэн. Тэнгүүд эхнийхээ уулзалтан дээр угаасаа хүнд бол тухгүй байна. Ягаад гэвэл нэг сайн танихгүй хүн ч өөдөөс чинь ингээд хараад таны сэтгэлийг онгоолгох гээд асуултад асуугаад байгаа учраас танд бол тухгүй байна. Тэг ерөөсөө нэг тийм тухтай бол байхгүй. Ягаад гэвэл таны өнгөрсний ч асууж байгаа. Тийм ингээд өнгөрсөн таны тэр бүр болохгүй бүтггүй тэр хэцүү байгаа бүх зүйлүүдийг чинь бүр ингээд эхнээс нь ингээд асуух учраас танд бол тухгүй байна. Гэтэ тэр тухгүй мэдрэмжийн ардаас нь одоо таны тэр нөгөө нэг өөрийгөө одоо тий ойлгох тэр мэдрэмжүүд чинь буцаага таны тэр эдгэрэлтийн үйл явцанд чинь ингээд нөлөөлөөд та ингээд эдгэрэх замдаа ингээд орж байгаа учраас энэ зүйлээс бол битгий ягаарай. Тэгээ сэтгэл зүйчд очиод ингээд хандхаас бол битгий ягаарай гэж би бас хүсмээр байна. Тэгээд хүн болгоо нэг удаа сэтгэл зүйчээр очиод үзсэн байхад үнэхээр буруугүй шүү. Ингээд энэ ямар ч нэг тийм буруу зүйл биш ээ. Ингээд очиж үзээд онцлуулаад за аюулгүй secure төрлөнө гараад ирвэл за үнэхээр л яг зөв орчинд өссөн тийм хүн юм байна. Одоо ингээд болох юм байна гэж бодож болно. Гэхдээ бас нэг зүйлийг санах хэрэгтэй байна. Жохон тамраг одоо санах хэрэгтэй байна. Одоо ингээд secure хүн ч гэсэндээ нийгэмд байгаа хүрээллээсээ болоод одоо ингээд бас insecure болж болно. За тэгээ одоо ер нь бол бид хоёрын подкаст бараг дуусах тал руугаа хандаж байна. Тэгээд энэ хүртэл сонссон хүмүүстээ баярлалаа. Баяртай. Хамгийн анхны болохоор алдаа дутагдaltaй байсан магадгүй дараагийнхаас илүү сайжруулах юмнаа. Тий, бид хоёр ер нь тэгээд бүр ямар ч тийм студгүй, микгүй хэлж байгаа. Тэгээд өсвөр насны одоо тий өөрийнхөө үеийн тий ах эгч нартаа ч юм уу ингээд мэдээлэлтэй сэтгэл зүйн хувьдтэй ингээд ямар нэгэн үнэн зөв мэдээллийг хүргэх үүднээс судалгаагаа ингээд хийгээд та бүхэндээ энэ подкастыг хүргэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн яг зөв талаас нь хараасаа гэж бид хоёр хүсэж байна. За тэгээд баярлалаа. Баяртай. Bye bye.